Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн газраас нийслэлийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны анх дахь зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 30 байгууллагын дарга, удирдах ажилтнууд болон эмч сувилагч мэргэжилтний төлөөлөл 160 гаруй хүн оролцжээ. За эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа байгууллагуудын 2011 онд хийсэн ажлын тайлан ололт дэвшилт, 2011 оны үйл ажиллагааны үнэлгээний дүнг танилцуулж 2012 онд хийх ажлаа хэлэлцсэн юм а. Салбарт тулгамдж байдаг олон асуудал байдаг. За холбогдох яам мэргэжлийн байгууллагуудын зүгээс өнгөрөх хугацаанд нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлсээр байгаа. Тийм боловч нэн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй асуудлын топ буурахгүй байгаа юм. За энэ тухайн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ажиллагааг нэг хэлсэн үгэндээ онцлсан юм а. Улсын хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил тодорхой ажлуудыг хийх бэлтгэлийг бол бас эрүүл мэндийн салбар шийдсэн ба. Тухайлбал спортын томоохон төвүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулж хийх зургийн ажил нь хийгдээд энэ спортын цогцрууд ажилд орно. Энэ нь цаашдаа ирээдүйн Улаанбаатар хотын иргэдийг эрүүл бойжуулах ийм томоохон материалын баазын нэг нь болно гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн газар таа хүн бид нар бол бас газар дээр нь тодорхой ажлуудаараа явж үзэж харж танилцдаг. Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд салбарын сайдад хандан тулгамдж байгаа асуудал болоод цаашид хэрэгжүүлж болохоор олон санал хүсэлтийг хэлж байсан. Тухайлбал эрүүл мэндийн салбарын санхүүгийн асуудалд дөрвтэй өөрчлөлт оруулж, мэргэжилтнүүдийн цалин тэтгэмжийн асуудлаас гадна салбарын үйлчилгээг сайжруулахад түлхэж өгөх боломжтой эсхийг хэлсэн юм а. Мөн аслагдсан дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг анхаарч, үйл ажиллагааны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах боломж байгаа талаар санал хэлж байлаа. Улаанбаатар дүүргийн 9-р хороонд зөрөгтийн биш байранд ажиллаа. Жил 6 сар боллоо. Тухайн үед нэг жил бисчихээ. Тэгээд танах 3 төр баригдана тэр байранд очиж ажиллана гэсэн. Өнөөдөр үйл үйлчлэгээ явуулахад бас үнэхээр хүндрэлтэй байна. Үйлчлүүлэх талаас ч гэсэн бид ажилчдын талаас ч гэсэн. Тэгээд тэрийг асуух гэсэн. Ер нь эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн асуудлыг нэг үнцээр нь өөрчлөх юм шаардлагатай гэж ер нь би ингэж үзэж бодож байгаа юм. Энэ талаар нэг саналаа хэлэх гэсэн. Яг тэгэхээр санхүүжилтүүд маань бол байгууллагыг санхүүжүүлээд байгаа маа үйл ажиллагаагийн бүр чанарын шинэ оритой өөрчлөлт хийх ёстой гэж ингэж боддог. Энэ юу гэхээр тухайн байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтэн эмч мэргэжилтнийг санхүүжүүлж түүгээр дамжуулж байгууллага үйл ажиллагаагаа явуулвал байгууллага дээр гарч байгаа энэ маш олон чирэгдэл тухайн хүний нөөцийн өсөлт, тухайн байгууллагт ажлын байрны өрсөлдөө, тухайн байгууллагын үйл ажиллагааны чанар бол өөрчлөлт гарна гэж ингэж үздэг. Би Багнуур дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Болонмаа гэж хүн байна. За манай эмнэлэгээс Улаанбаатар хотоос 145 км аслагдсан орон нутгийн хэмжээнд тусламж үйлчлэг үзүүлдэг. Яг аймгийн нэгдсэн эмнэлгийн хэмжээний тусламж үйлчлэг үзүүлдэг бараг яг нийслэлийн хэмжээний 2-3 дүүргийн нэгдэлдээ түүх 13 ороор ажилладаг. Гэтэл 28-аас 32 ороор төрхийн тасаг маань байнга эргэж идэг. Тийм болохоор дээр нь оюутны хотхны асуудлаас манай дүүрэгт яригдж байгаатай уялдуулаад төрх эмнэлгийн тусад байх юм боломж байгаа гэдгийг бас эрүүл мэндийн яамны хэмжээнд бас бид нарт судалж үзэх боломж байгаа юу гэдгийг бас хэлэх гэсэн юм аа. Энэний цаана бол санхүүжилтийн олон аргууд бий. Эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулаад эмнэлгийн тусламж үйлчлэгийг худалдан авдаг тогтолцоо руу оруулах гэх. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиа улсын их хурлд өргөн барьчихсан байна. За энэ бол хаврын чуулганаар шийдэгдэнэ гэж бодож байна. Энэ хүрээнд бид эрүүл мэндийн даатгалын сан дээр төвлөрсөн тэр санхүүжилтийг оншийн бодит өртгөөр нь санхүүжилтийн тогтолцоо руу шилжинэ. Тэгээд хөрөнгө оруулалтын тал дээр Чингэлтэй дүүргийн Улаанбаяр эмч маань ярьлаа. Байр билээ. Тоног төхөөрөмж авах шаардлага байна. Энийг тодорхой жагсаалтын гараа тодорхой санал хэлээрэй. Хичнээн төгрөг шаардлагатай. Дуулдарна. Тэд бүтэц зохион байгуулалт ярихдаа бэлэн болсон ажиллаа хий гэж байгаа хүнийг бол дэмжнэ. Бид олон жил ярьж ирсэн. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд маань хийснээрээ үр дүнгээрээ цалинжиж явах ёстой гэдэг 10 жил, магадгүй 15 жил ч байсан байна. Энийг ойрын ирээдүйд хэрэгжүүлчихье гэж бодож байна. Хэрэгжүүлэхдээ яаж хэрэгжүүлэх вэ гэхээр эхлээд сангийн яамтайгаа ажлын хэсэг байгуулад бодит төртгийг тооцох тэр аргачлалын ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ маань ажилдаа орчихсан ажиллаж байна.
За өнөөдрийн зохион байгуулагдсан анх дугаар зөвлөгөөнөөр нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдэгүүдийг тодрууллаа. Шилдэг менежерээр хаавал дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга БАС-д, шилдэг төрийн албан хаагчаар нийслэлийн эрүүл мэндийн газрын халдварт өвчин танил судалгааны албаны дарга Оюун Чимэг, шилдэг эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар Инх Туяа, шилдэг нийгмийн эрүүл мэндийн орлогч даргаар Сүхбаатар эрүүл мэндийн нэгдлийн дарга Ган Чимэг, шилдэг амбулаторийн эрхлэгчээр Чингэлтэй эрүүл мэндийн нэгдлийн салбар амбулаторийн эрхлэгч Ариуна, шилдэг чанарын менежерээр хаавал нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Цэрэн Долгор, шилдэг хүний нөөцийн менежерээр клиникийн 1-р амарч газрын менежер Дэлгэр Цэцэг, шилдэг их барих эмэгтэйчүүдийн ерөнхий зохицуулагчаар Багнуур эрүүл мэндийн нэгдлийн эмч Намжил Сүрэн болон за олон шилдэгүүд энэ үеэр тодорсон юм а.